Аз номхон далайн цахилгаан холбооны байгууллагын кибер аюулгүй байдлын 5 дугаар чуулган 2014 оны 5 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулганаар Аз номхон далайн бүсийн орнуудын кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, тулгамдж буй асуудлуудыг хилцэж, цаашид кибер гэмт хэрэгтэд тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд дараах орнуудын мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгчид оролцсноо. Ерөнхий бэлтгэгч Skytel компани. Ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар. Дэлхийн нийтээр мэдээллийн нийгэм шилжиж, тоон эдийн засаг, цахим ардчлал, цахим засаг, цахим бизнес, цахим банк, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим хөдөө аж ахуй хөгжиж, мэдээлэл холбооны технологи нэвтэрхийн сацуу, уламжлалт гэмт хэрэг зөрчил, цахим хэлбэрт хуурч, шин төрлийн гэмт хэрэгүүд бий болж, сүлжээ, систем, мэдээллийн нэгдмэл, бүрэн бүтэн байдал, нууцлал, хамгаалтанд занал хийлэх аюулууд олширч, эрсдэл эрс нэмэгдэж байна. Дэлхий дээр кибер дайн хийх хамгийн хүчтэй хоёр улсын дунд Монгол улс оршдог. Тийм ч учраас кибер халдлагад өртөмхий эмзэг нөхцөл байдалд байгаа гэж тодорхойлж болно. Мэдээлэл бол өнөө цагт бол маш том хөрөнгө. Мэдээлэлгүй салбар гэж байдаггүй. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл гэдэг нь өөрөө үндэсний аюулгүй байдлын эрсдэл. Тэгэхээр аюулгүй байдлыг хангана гэдэг чинь зөвхөн манай ажил биш. Дахиад хэлгээд иргэн таны өөрөө ч оролцоо авах хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас 2010 онд баталсан мэдээллийн технологийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол олон ажлууд хийгдэж байна. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол энэ кибер аюулгүй байдлын Аз номхон талын орнуудын 5 дугаар хурлыг авна гэдэг бол олон улсад бол маш том нэр төрийн асуудал байна. Яг гэхээр энэ хуралдааныг тухайн улстай зохион байгуулах маш олон орнууд өрсөлддөг. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол бас нэлээд хүчрхэг орнуудтай өрсөлдөж энэ хуралдааны эрхийг олж авсан байна. Энэ хуралдааны ерөөсөө эцсийн зорилго бол тухайн бүс нутгийн буюу Аз номхон талын орны улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцах. Шинэ тутамд гарч ирж байгаа энэ кибер аюулгүй байдлын орчинд гарч ирж байгаа аюул занал юу байгаад байгаа, энийг хэрхэн яаж давтуулж байгаа. За мөн цаашлаад энэ кибер орчиндх хүүхдүүдэд хэрхэн яаж хамгаалах уу гэд маш олон асуудлыг хилцдэг. За дээрээс нь жил жилийнхаа репортуудыг танилцуулдаг, энэ чиглэлээр авч иржүүлж байгаа хэмжээнд юу байна, цаашид ямар чиглэлээр яаж хамтрах уу гэдгийг хилцдгээрээ энэ чуулганы маань өөрсдийнх нь онцлог байдаг. За энэ удаагийн бидний кибер аюулгүй байдлын хуралдааны зохион байгуулж байгаа зорилгоч гэсэн энтэйгээ маань адил уялдаж хийгдэж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хамгийн том ажил бол үндэсний дата төв байгуулсан явдал юм а. Энэ төв кибер орчинд аюулгүй байдал бий болгох, хадгалалт, хамгаалтыг сайжруулах зорилгын хүрээнд ажилладаг юм а. Хэдийгээр кибер аюулгүй байдал дэлхийдээ жишиж зүйрлэхээргүй байгаа ч өөрсдийн хэмжээнд тэмцэж байгааг албаны хүмүүс хэлж байна. Гагцгүй одоо тулгараад байгаа асуудал гэвэл боловсон хүчин болоод технологийн асуудал юм. 20 өдөр 100 зэвсгээс илүү те кибер дайн гэж банк болдог. Одоо бүх улс гүрнүүд цаанаа кибер арим гэдэг юм уу? Хамгийн том бол Хятадын арим байж байгаа. Тэгээ Иракийн арим гэдэг ч юм уу те. Иймэрхүү аримуд их зөндөө байдаг. Мэдээллийн аюулгүй байдлын тогтолгоо энэ асуудал бол өөрөө дэлхийн нийт өөрөөсөө байнга тохиолдож байгаа өдөр тутам цаг тутамд халдлагууд явж байдаг. Мэдээллийн аюулгүй байдал бол мэдээлэл технологийн хөгжлийг дагаж гарч ирж байгаа асуудал. Энийг бол хүндэхгүй байж болохгүй, энийг бол шийдэхгүй байж болохгүй. Ер нь бол мэдээлэл бол өнөө цагт бол маш том нөөц хөрөнгө одоо маш олон юмыг агуулдаг ийм чухал зүйл болж хувирсан. Нийгмийн бүх салбар мэдээлэлдээ сулгуулж байна. Мэдээлэл бол одоо бүх харилцаанд орж явж штэ. Тэгээ мэдээлэл гэдэг маань маш үнэтэй капитал болоо хувирсан. Үндэсний датадаг бол төр хувийн үйлчлэгээ үзүүлээд тийм төвлөрсөн үйлчлэгээ үзүүлсэний хувьд бол мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой гэдгийг бол хэрэгжүүлээд дэвшүүлээд 3 жилийн нур үзэж байна.
зөв Монгол улсын хэмжээнд энэ кибер аюулгүй байдлын хамгаалалтын асуудал бол үндсэндээ бол кибер аюулгүй байдлын газар гэж тусдаа явж байгаа. Кибер аюулгүй байдлын газар бол төрийн мэдээллийн аюулгүй байдлын системээр ажиллаж байгаа. За үндэсний дата төв байгаа. Үндэсний дата төв бол 24 цагаар Монгол улсын үндсэн сүлжээн дээр гарч болох эрсдэл дээр байнгын хяналт хийж тэр товтлогоноос хамгаалж иж байгаа. Жишээл байгууллага дээр бол мэдээллийн одоо аюулгүй байдлын одоо нөхцөл байдал алдагдсанаас бол тухайн байгууллагын одоо үйл ажиллагааг зохицуулдаг томоохон мэдээллийн систем, мэдээллийн баазууд устж үгүй болох тийм аюулууд нөрлөн хувь хүний улсын нууцын зэрэгэлтэй хамаатай элдв мэдээлэл бол одоо хууль бусаар гадагшаа алдагдах энэ зүйл гарна. Монгол улсын хувьд бүр ингээд өгд мэдээллийн аюулгүй байдлаа алдчихсан ийм явах юм бол манай улс бол ямар нэгэн одоо эвгүй байдал орлол ихэд бүх дэд бүтц ажиллагаагүй болохоос авахуулаад манай улсын бүх хамаг мэдээлэл юм байдаг учраас гадны бодлого бол манай улс шууд тулгын хүлээгдэн манай улсыг яаж өөрснийхөө доор удирдах тийм боломж нь тэр манай мэдээллийг авсан улсад бий болох байхгүй. Мэдээллийн аюулгүйг хангана гэдэг чинь энэ мэдээллийн технологи хэрэгжилж байгаа хэрэглэгчээс гэсүүлээд хэрэглүүлж байгаа дундын дэд үтц цаана үйлчлэг үзүүлж байгаа байгууллага энэ бүгдийн цогц хамтын ажиллагаа. Засгийн газраар баталсан мэдээллийн технологийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр тусны дагуу бид нар өнгөрсөн жилээс эхлээд гол мэдээлэл төвлөрж байгаа яам агентлагуудаар бол эрсдлийн үнэлгээнүүд хийсэн байгаа. Энэ эрсдлийн үнэлгээний репортыг бид нар 2 удаа үндэсний аюулгүйдийн зөвлөлд танилцуулсан. Энэ дээр үндэслээд зөвлөмжийг бодож хөргүүлсэн байна. Ер нь мэдээллийн технологийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ эндээс гарч байгаа зөвлөмж гэдэг нь өөрөө тэр чигтээ өөрөө Монгол улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Тэр нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр цаас болон цахим суурьтай энэ мэдээллийг бид нар харьхан яаж хамгаалахын, хэрхэн яаж ашиглахын гэдгийг бол судалж цаашдаа энэ дээр яаж ямар арга хэмжээ авах вэ гэдгийг гаргаж ирж байгаагаараа бол энэ хөтөлбөрийн бол бас нэг давуу тал нь оршдог. За мэдээллийн аюулгүй байдлыг ер нь яаж хангах юм бэ? Ямар хэмжээнд үүссэн байдлаар хангах юм бэ гэдэг нь бол ямар нэгэн тоног төхөөрөмж байрлуулад ямар нэгэн гадны үйлчлэг аваад энэ шийдэх асуудал биш. Энэ бол зөвхөн дата төвөмж асуудал биш, зөвхөн мэдээлэл технологийн салбарын асуудал биш. Энэ бол улсын асуудал болчихж байгаа. Засгийн газрын тохируулагч агентлаг мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар засгийн газрын 2010 оны 141-р тогтоолоор батлагдсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аз номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран Аз номхон далайн бүсийн орнуудын кибер аюулгүй байдлын 5 дугаар форумыг 2014 оны 5 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Аз номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцсан тулгамдж буй асуудлуудыг хилцэж цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм аа. Монгол улс тийм ээ энэ одоо хоёр том хөршийн дунд тэгээд энэ Аз Европыг холбосон том одоо интернетийн урсгалыг нутгаар нь дайран өнгөрдөг энэ одоо ач холбогдолтой хувьд ийм том хурал зохион байгуулна гэдэг маань манай улсын нэр хүндийг энэ улсуудад тэгээд энэ Монгол улс бол бас ч гэж одоо тийм ээ мэдээллийн аюулгүй байдлын хангах тал дээр юм хийж байгаа энэ төвшин бас дээшилж байгаа. Тэгэхээр энэ улсыг бид бол одоо хуучны тэр Киргиз, Грузин гэдэг юм уу Балтийн орнууд шиг зүгээр нэг довтлоо тийм ээ бүх дэд үтцийг нь ажиллагаагүй болгох боломжгүй гэдэг наазахын ойлголтоо авахуулаад цааш нь Монгол улсын нэр хүнд өсөх. Тэгэл манай мэрэгчлэтнүүдийн чадвар дэвшлэх гэдэг их олон ач холбогдолтой байна. Мэдээллийн аюулгүй байдлын чуулган болно гэдэг бол бас энэ мэдээллийн аюулгүй байдлыг Монгол улс төвжүүлэхэд бас түлхэж болох байхаа тийм ээ гэж одоо бид нар харж байгаа. За мэдээллийн аюулгүй байдлын талаар бид нар хийх юм маш их байгаа. Ер нь маш их байж байгаа. Яаж одоо хэрэглэгчтэй тийм ээ одоо мэдээлэл бид одоо аюулгүй байдлыг хангах уу гэдэг бидний хувьд бас нэлээд тулгамдсан чухал асуудал. Жишээлбэл бидний Аз номхон далайн орны одоо юу гэдэг 30-40 орноор аялаад мэдээллийн аюулгүй байдлыг судлах юм бол маш их хугацаа зарцуулна тийм үү. Гэтэл чин өөрөө улс орондоо энийг зохион байгуулаад тэр бүх улс орны туршлагыг нэг зэг дээрээс богино хугацаанд авна гэдэг нь өөрөө бас манай улсын хувьд ч гэсэн маш ашигтай давуу тал үүсэж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо юу гэдэг интернет хэрэглэгчийн тоо маш эрчимтэй өсөж байна. Тэр дундаа хүүхд залуучуудын хувьд бол ерөөсөө интернет бол баг усаагаар мэт болцсон энэ цаг үед бол мэдээллийн технологийн аюулгүй байдлын асуудал яг цаг үеэ дагаж хөндөж гарч ирж байгаараа бол бас их ач холбогдолтой.
Тэгэхээр аюулгүй байдлыг хангана гэдэг чинь зөвхөн манай ажил биш. Дахиад хэлэхэд иргэн таны өөрөө ч оролцоо авах хэрэгтэй. Тэгжиж бид нар аюулгүй байдал хангаж байна гэж жоох ярина. Мэдээж аюулгүй бол бүрэн төгс хангагдана гэдэг бол бас хязгаарч хааж байхгүй болов. Мэдээлэл өөрөө үндэсний нөөц баялаг, улс орны хөгжил дэвшилд нөлөөлөх чухал хүч юм аа.